Дараагийн мэдээг Дорнот аймгийн Матад сумаас танд хүргэж байна. Монгол киноны алтан үеийн дүрд мөнхөрсөн Сэрэлтийн бумаа 100-ны манлай гавьяа жүжигчин Цэвэн Жавга 1916 онд Дорнот аймгийн Матад сумын Цагаан Дэрстэй гэдэг газар төрсөн болохоор Матадынхан Цэндийн Дамдисран Төдвийн Цэвэн Жав нараараа бахархан бардамнах нь аргагүй юм а. 2013 онд Матад сум байгуулагдсны 90 жилийн ойгоор алдарт жүжигчний зэхүү төрөл төрөсөд нь Сэрэлт киноны галзуу бумааг энгийн нэгэн эмэгтэйн дүрээр нутагт нь мөнхжүүлж хүрэл хөшөөг нь босгосон байна. За энэ Цэвэн Жавгаан гушуу маань 2014 онд сумын 90 жилийн ойг ухтаж хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм аа. Тэгээд энэ Цэвэн Жавгаан хөшөөг босгоход түүний ах トゥ хамаатан садан төрөл төрсөд бүгд нийлж энэ хөшөөг байгуулсан. За ер нь нийт өртгөнүүд 100 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр боссон юм хөшөө байна. Монголын кино урлагийн түүхэнд мөнхөрсөн энэ эмэгтэй бүтээсэн цайлган сэтгэлтэй, шудраг наригаач, хөгжилтэй дүрийг бид өөрсөддөө үлдээжээ. Сэрэлт киноны сайхан сэтгэлтэй бумагийн дүрээр жүжиглэн Орос эмчийг угтан авч байгаа. Бусад нарийн тоглолтууд нь бумагийн дотоод мөн чанарыг тод томруу гаргаж чадсан зэрэг нь манай кино урлагт цоо шин дүр болсон хэмээн судлаачид үздэгэн билээ. 1963 онд энэ хүүхнүүдийг кинонд нэгдлийн даргын гэргээ долгоор 1959 онд Морьтой чулуус киноны Дондгийн ээж Ханда 1970 онд Хөргөнхүү киноны Дэмбэрлэн ээж Санжид зэрэг олон сайхан эхнэр ээжүүдийн дүрийг кинод илгэцснээ тэрээр мөнхөлжээ. Түүний энэ хичээл зүтгэлийг үнэлэн 1956 онд Улсын драмын театрын 25 жилийн ойгоор Монгол улсын гавьяа жүжигчин Цол Хэрмийг олгож байжээ. Ийхүү Дорнот аймгийн Матад сум 200-ны манлагийнхаа хөшөөг төрсөн нутагт нь мөнхжүүлж цэцэрлэгт хүрээлэн болгон тогтжуулжээ.